Сайн байцгаана уу? Өгүүлбэр Lorps подкаст товчлолын цоошин дугаар яг одоо та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид хүүхдийн тархины хөгжил сэдвээр хүүхдийн нерв психологийн Валентина Поискаватай хийсэн хөтлөгч Александр Соколовскигийн хийсэн ярилцлагаас товчлон хүргэхээр бэлтгэлээ. Валентина Поискавая 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Москва хотод мэндэлжээ. Москва хотын нейропсихолог төрхөө өмнөх ба дараах харилцааны клиникийн сэтгэл зүйч, эрүүл чирэг, оюунлаг хойч үеийг хүмүүжүүлэхэд чиглэсэн арга барилаараа олонд танигдсан. Валентина Поискавая хувийн амьдралынхаа тухай баримтуудыг дэлгэх дургүй бөгөөд олон нийтэд мэрэгжлийн ололт амжилтаа хуваалцахыг илүүд үздэг хүн. Нөхөрт гараад бабка наукта болсон. Эхлээд бидэнд нейропсихолог гэж юу вэ гэдгийг ярьж өгөөч. Энэ нь энгийн психолог буюу сэтгэл судлалын ухаанаас юугаараа ялгаатай юм бэ? Сэтгэл судлал буюу психолог гэдэг бол миний сурч байсан үеийнхээр бол юун төрөнд хүний сэтгэлийн нарийн бүтэц. Таны хэлсэн үг бусдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж түүнээс нь ямар үр дагавар үүсэж байгааг голчлон судалдаг. Харин нерв психолог нь анхнаасаа хүний тархийг судалдаг салбар. Ингээнээр хэлбэл хүүхэд өсөхийн хэрээр түүний тархи яаж боловсрч өсөж байгааг хардаг гэсэн үг. Таны мэдхүйн үйл ажиллагаа хэл яриа ой тогтоолтой холбоотой бүх зүйлийг нерв психолог хүн тархины бүтэц, физиологийн талаас нь судалдаг. Яагаад гэхээр нас бүрд физиологийн үүднээс өөрийн гэсэн өвөрмөц онцлогуд байдаг гэдгийг бид үргэлж бодолцох хэрэгтэй байдаг л да. Хүүхэд гэдэг тусдаа өөр ертөнц, үнийг бид үргэлж бодолцож явах хэрэгтэй. Таны тархинд байгаа асар их мэдээллийг 11 настай хүүхдийн тархинд шилжүүлэх юм бол тэр хүүхдийн тархи тэсгүй гэж уншиж байсан юм байна. Тэгэхээр хүүхэд нас өсөлтнөөсөө хамаарч өөр тархины багтаамжтай байдаг. Харин энэ тархи нь зөв хөгжих үү, буруу хөгжих үү гэдэг нь танаас шалтгаалдаг гэвэл ямар вэ? Ер нь бид хүүхдэд тэгсгээд л орхичдаг, зөнгөөр нь өсгдөг гэж хэлж болох юм. Үлгэр ярьж өгөх ба ном уншиж өгөх, гадуур явах зэргийг бол бид нар бүрч мэддэггүй ард түмэн байлаа. Тэгээд хөгжлийг нь багш сургууль мужуулагч нарт даатгачаад хүн болохыг нь тэнгэр мэдэггээд зөнгөөр нь орхичдаг байсан. Харин энэ мэдээллийн эрен үед тэгж болохгүй. Хүүхдийн танин мэдхүн хөгжил тархины эрүүл мэнд хамгийн чухал нөлөөтэй. Хараад байхад бид хүүхдээ жоохон аашлаад ирэнгүүт нь л уцаа бариулаад орхичдаг харагдсан. Харин энэ сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн нөлөөг ингэж тайлбарласан байна. Манай хүүхдүүд хэдийнэ өөр орчинд өсөж байгаа учраас физиологийн хувьд ч гэсэн биднээс өөрөөр дасан зогсож байгаа байх. Тийм болохоор энэ бүх цахим төхөөрөмжүүд бидэнд нөлөөлж байгаа шиг тэдэнд тийм ч хүчтэй муугар нөлөөлөхгүй юм шиг санагддаг. Үгүй шүү. Өнгөрсөн жилийн олон мянган хүнийг хамарсан судалгаанаас үзэхэд цахим төхөөрөмжүүд тархинд маш муугар нөлөөлгөн тогтоогдсон. Би хувьдаа зөвхөн томоохон хэмжээний судалгааг л бодитод тооцдог. Учир нь дэлхийд даяар дарахсан ердөө 50 хүнийг хамруулах нь хангалттай төвөр биш юм. Иймэрхүү жижиг судалгаан дээр үндэслэн ном хэвлэж сэтгэл судлаачид түүнийг нь эсэргүүцэн ярих нь утгагүй. Том хэмжээний судалгааны үр дүнгээс харахад насанд хүрсэн 30-аас дээш насныхан хүмүүс нь нэг жилийн турш гар утас хэрэглэхгүй байхад тэдний танин мэдхүйн чадвар өмнөхөөсөө тэнгэр газар шиг өөрчлөгдсөн байдаг. Би үүнийг баттай хэлж чадна. Жишээ нь онцлогоонд ирж байгаа 2 настай 2 хүүхдийг зэрэгцүүлээд харъя. Нэг нь хүүхэлдэйн кино үздэг, нөгөө нь үздэггүй байлаа гэхэд Александр би таныг онцлогооны өрөөнд орж оруулсан бол та тэр ялгааг шууд харах байсан. Энэ бол туршилтын төвшин төдийгүй энгийн нүдээр харахад л илэрхий мэдэгддэг зүйл. Тэдний харцсан хүртэл өөр байдаг. Хүүхэлдэйн кино их үздэг хүүхдүүдэд инфантилизм буюу хит хүүхдрэх зан, депресд өртөх магадлал илүү ажиглагддаг. Өсвөр насныхан ч үүнийг тэр бүр дэвсгэрүүлж чадахгүй байна. Манайд өсвөр насныхны амиа оролтын статистикийг тэр бүр ил гаргадаггүй ш дэлхийд даяар энэ үзүүлэлт өссөөр байгаа нь үнэхээр аимшигтай. Контент болон нийгмийн сүлжээний нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр жил ирэх тусам энэ асуудал улам бүр нэмэгдэх болно. Бид үүнийг маш сайн мэдж байгаа. Тэр ч тийм л дээ. Гэхдээ эндээс надад нэг асуулт төрж байна. Нөгөө талаас өнөөдөр хүүхдийг захим төхөөрөмжөөс ямар нэг байдлаар хязгаарлах нь нийгмээс гадуурхсан, тусгаарлсан арга хэмжээ болчих юм биш үү? Энэ нь хүүхдэд зайлшгүй байх ёстой хэрэгцээ биш юм уу? Хэрэг бид хязгаарлал хүүхдүүд үе тэнгийнхнээс хоцрогдсон нэгэн болчихгүй юм уу? Нэг юм асууя. Та нар киног яаж үздэг вэ? Миний хүүхдийн хувьд багаас нь бүх төрлийн төхөөрөмж, iPad, компьютер гэд бүгд байсан. Би тэдэнд хязгаарлалт тавьдаггүй байлаа. Гэхдээ хамгийн гол нь зөв агуулгыг зөв цагт нь үзүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл тэд спорт, найз нөхөд, эцэг эхтэйгээ тоглох зэрэгээр хангалттай ачаалал авдаг байсан учраас 12-оос дээш насны хязгаартай киногч чөлөөтэй үздэг байв. Гэхдээ кино үзэхдээ хүүхдтэйгээ хамт суугаад үзсэн зүйлээ ярилцаж, утга учирыг нь тайлбарладаг байсан. Зүгээр нэг утгагүй зүйл рүү
үлдээд эсвэл зэрэгцээд уцаа оролдоод суух биш, харин баримтат кино гэх мэт утга агуулгатай зүйлсийг хамтдаа үздэг байсан гэсэн үг. Тэгэхээр энд гол асуудал нь дижитал шилжилттэй биш, харин тэр дижитал ертөнцид юуг багтааж байгаа вэ гэдэгт л байгаа юм. TikTok-ийн утгагүй богино бичлэгүүд үзэж түүндээ донтхон л аюултай. Уг нь тэнд маш хэрэгтэй мэдээлж байж болно. Нийгмийн сүлжээ өөрөө муу зүйл биш, харин түүнийг хэрхэн ашиглаж байгаа нь чухал. Хэрэв бид хүүхдээ зөв чиглүүлж чадах төвчээртэй, хүчтэй байж хүүхдтэйгээ ярилцлагаас төвшөөхгүй байвал асуудал үүсэхгүй. Хүүхэд эхэндээ юу ч ойлгохгүй байж болох ч ярилцаад байх тусам ааж маар бүгдийг ойлгож эхэлдэг юм. Мэдээж хүүхдийг жоохон байхад нь 60 чагуунцын ажил хийлээ гэж ярьдаг байсан. Тэр нь ч үнэн. Байнга л хөдөлж, гүйж, харайж, хашааралдаж энд тэнд очиж юм өмөлөөл бид нар ч тэрэнд нь тасчихсан. Харин яг өнөөгийн нийгэмд үнэндээ бараг л гадаа гарах нь багас ч хэрвээ гадаа гараад хүүхдүүд шуугилтаад хашаарлаж тойрж гүйжих юм бол бид нар тэр чимээ шугааныг бараг л дургуутж хүлээж авах шахуу болдог болсон. Бүгд л гартаа нэг утас бариад эсвэл нэг iPad бариад гэртээ дуугүйхан суудаг болсон гэдэгт та санал нийлэх байх. Тэд ер нь хөдөлж явах ёстой мó эсвэл дуугүй томатос сууж явах ёстой юм болов уу? Бидний хийж буй эдгээр үйлдэлүүд ер нь хэдэн хувьд нь нөлөөлж чадах болоо. Эсвэл зүгээр л нэг биеийн тамираар хичээлүүлэх ёстой юм уу? Өөрөөр хэлбэл бид энэ үед нь хичнээн хичээгээд ч булчин нэмж чадахгүй шүү дээ. Бүх зүйлийг байгаль их хэдийнэ өгчихсөн. Тэр нь өөрөө үндсэн суурин юм биш үү? Зүгээр л хүүхдээ спортоор хичээлвэл хөдөлгөөн бол амьдрал гэдгийг та мэднэ шүү дээ. Биеийн тамирч бай өөр ямар ч хамаагүй спорт заавал байх ёстой. Би 1500 хүн сууж байгаа семинар дээр аавуудад хандж ингэж хэлдэг юм. Залуусаа хэрвээ хүүхд чинь хил засалчид явдаг мөртлөө ямар ч спортоор хичээлдэггүй бол та нар зүгээр л мөнгө салхин хийсгэж байна гэсэн үг. Та нарын хүсэж байгаа үр дүн 3 дахин удаан гарна. Эсвэл бүр ямар ч үр дүнгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхд чинь спортод явахгүй байгаа бол тэр хөгжихгүй гэсэн үг. Хүүхдэд мөнгө зарцуулах, хөрөнгө оруулах томьёог ингэж нэрлэж аваарай. Нэгдүгээр өргөлж спорт байх ёстой. Спорт бол бүх насны хөгжлийг холбодог улаан утас юм. Спорт бүх зүйлийг таны өмнөөс хийгээд өгчихнэ. Харин гэртээ гаджетын хэрэглээндээ л хянамгаа хандаарай. Хүүхдийгээ хажууд хараал хийлж хэрлдээд байдаг мөртлөө хүүхд чинь хараал хийлгээр гайхаад загнаад байдгүй та. Эсвэл хин нэгийг муулж буруу зуруугаар хилчихэд хүүхд чинь ангийнхаа хүүхдийг муулаад эхлэвэл та зорчигдож хүлээж авдаг уу? Яг өсөж хөгжих эмзэг үед нь муу мухаг зааж өгчхөөд дараа нь хинээс сурсныг нь гайхаад сууж баймааргүй байгаа бол та энийг заавал сонсоорой. Би сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу эмоциональны интеллект гэж нэрлэгддэг тэрхүү зүйлийн талаар ярилцмаар байна. Одоо үед энэ сэдвээр маш олон ном бичигдэж хаасайгүй л яригддаг болсон. Үүнийг жаахан тодорхой болгомоор байгаа юм аа. Хүүхдийн харилцаагаар дамжуул сэтгэл хөдлөлийн оюун ухаанд бүрддэг гэж ярилцдаг. Ер нь бид яг юуг сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэж нэрлэдэг байгаа юм бэ? Хүүхдийн хувьд энэ үйл явц яг яаж явагддаг юм? Энэ нь нэг ёсны эмпати буюу бусдыг мэдрэх чадвар юм уу? Эсвэл өөр бас нэг зүйл байна уу? Бидний сэтгэл хөдлөлийн оюун ухаан хаана бүрддэг байсныг мэдэх үү? Хүүхдийн элсэн талбай болон гудамжинд л бүрддэг байсан шүү дээ. Хүний машин авчихвал толгоороо цохиулаад л сурдаг байв. Ер нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг нь өөрт нь чиглэсэн болон чиглээгүй бусдын сэтгэл хөдлөлтэй ажил сурахыг хэлж байгаа юм. Жишээ нь хараад л энэ ахад ордоо ойртож болохгүй мэн гэдгийг ойлгох. Эсвэл дарга дээр одоо очиж цалин нэмэлт тухай ярих нь тохиромжтой цаг биш байна гэдгийг мэдрэх чадвар юм. Энэ бол хүний төлөв байдал. Хариу үйлдэлийг таньж мэдээд түүнд нь зохистой хариу үйлдэл үзүүлэх чадвар юм. Өнөөдрийн подкаст авчлал энэ хүрээд дуусч байна. Өнөөдөр бид хүүхдийн тархинд захин төхөөрөмжөд болох гар утас таблетууд хэрхэн хор нөлөөтэй болохыг мөн насны нормыг даах нь чухал гэдгийг ойлгож авлаа. Спорт гэдэг бол хүүхдэд хамгийн сайн хөрөнгө оруулалт. Мөн гэр бүл гэдэг хүүхдийн хамгийн анхны зүйлүүдээ сурч авах газар. Гэх мэт бид маш олон сэдвүүдийг хөндлөн ярилцлаа. Дараагийн подкаст авчлалаараа уулзтлаа. Түр баяртай.